Саяхан чуулганы сонгуул дээр намайг удирдагчаар сонгосон юм. Би үүнийг сонсоод цочирдож үнэндээ итгэж зүрхлээгүй. Би удирдагч гинэ. Тийм байж болно гэж. Чуулганы удирдагч ах эгч нарын амийн оролт дэх асуудлыг шийдвэрлэхийн тулд үннийг нөхөрлөж чаддаг байх хэрэгтэй. Гэтэл би нас залуу, амийн туршлага багтай. Бас удирдах албан тушаал хизээж хашиж үзээгүй. Би хийж чадна гэж. Үүнд хэсэг зур санаа зовж би тэр үүргийг гүйцэтгэх чадваргүй мэт санагдаад хүлээн авч чадахгүй байлаа. Үүргээ үнэхээр авчгаад таарахаа ажилвал Бурхны гэрт болон ах эгч нарт хор уршиг учруулах биш үү? Тэгээд ч хүн бүр намайг нэвт шувд харж үнэн царайг минь харна. Тэгвэл ичмээр шүү дээ. Би өчнөө шалтак бодож олсон ч нэг эгч надад Бурхны үгийн энэ хэсгийг уншиж өгсөн юм. Бурхны үгийг эдэж уух, залбирал үйлдэх, Бурхны ачааг хүлээн авах, түүний даалгасан даалгаврыг хүлээн авах. Энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурхны даалгасан ачаа хүнд байх тусам Бурхнаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Чи Бурхны хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ үүнийг чуулганы төлөө үрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой. Учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чин зорилго нь ийм туршлага ашиглан Бурхнаар төгс болгуулах явдал юм. Амен. Бурхан талархах. Тийм даалгавар авсан минь Бурхны надад олгосон сурч боловсрох боломж гэдгийг Бурхны энэ үгийг сонсоод баг зэрэг ойлгосон да. Хэдийгээр би асар их дутагдaltaйч тэр үүргийг биелүүлэх нь зөвхөн бусдыг удирдах, бусад хүний асуудлыг шийдвэрлэх төдийгүй. Бас үнний оролтод тавих анхаарлаа үүргээрээ дамжуулан сайжруулах явдал байсан. Юун түрүүнд би өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхийн тулд үннийг ирж хаах хэрэгтэй. Энэ нь л ах эгч нарын бэрхшээл тусалахад бодит туршлагаа ашиглах царын ганц арга байлаа. Тийм шүү. Бурхан тийм даалгавар даалгаснараа надад бас ачаа өгсөн юм. Чуулганы удирдагчийн хувьд би чуулганы элдв янзын асуудалд анхаарч ажиллаж, маш олон хүн, олон зүйл, үйл явдалтай харьцаж асуудал шийдвэрлэхийн тулд үннийг ашиглаж сурах ёстой болно. Тэгэхээр би үнний ойлголттой ахиц гаргаж Бурхнаар төгс болгуулах магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Тийм ээ. Бас Бурхны үгийн ийм хэсэг санаанд орсон. Хэрвээ чи Бурхнаар төгс болгуулах боломжийг ирж хайдгүй бол мөн төгс төгөлдрийг ирж хайхтаа бусдаас урьдгаар чармаадгүй бол эцтэй харуулслаар дүрнэ. Төгс болгуулах хамгийн сайхан боломж одоо байна. Одоо бол туйлын сайхан цаг. Чи Бурхнаар төгс болгуулахаар эрэлхийлдэхгүй бол түүний ажил дуусмагц оройтсон байна. Чи боломжоо алдсан байх болно. Чиний хүсэл эрмэлзэл хичнээн их байсан ч Бурхан ажлаа гүйцэтгэхээ болох юм бол хичнээн их хүчин чармаалт гаргаад ч хизээж төгс болгуулж чадахгүй. Тийм ээ. Тэр үүргийг гүйцэтгэх миний боломж бол үнэндээ Бурхнаар төгс болгуулах боломж гэдгийг би тэгхэд ухаарсан юм. Бурхны ажил эцсийн үе шатандаа орсон болохоор өөргөө гүйцэтгэхэд нэг их цаг үлдээгүй. Тэр даалгавраас татгалзвал дараа нь хүсээд ч дахин тийм боломж олдохгүй. Бас харамсахад ч хожимдох байлаа. Би бэрхшээл давтан амьдраад байж болохгүй. Бас нэр нүүр, байр сууриал бодоод байж болохгүй. Харин хүлээн зөвшөөрч захирагдах ёстой. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханд залбиран хэрэгжүүлэх боломж олгосонд нь талархаад Бурханд найдаж өөрийгөө чадхаараа биелүүлэхийг хүслээ. Бурхан талархъя. Гэхдээ гайхмаар нь би шинэ үргээ аваад хэдхэн хоноод эхнийхээ саадтай тулгарсан юм. Саад гинэ? Цуглаан дээр манай дээд удирдагч этгээд 2 жил гаруй болсон жаахан хэв чанартай бас дэндүү бие тоосон санаартны талаар хүндсэн. Тэрээр үүрэгтээ дураараа ашиглаж хинтээ ч юу ч хэлэлцдэггүй байж. Тэгээд Бурхны гэрийн ажилд хор хохирол учруулжээ. Тиймэрхүү хүний талаарх бодлыг мань удирдагч асуулаа. Тэгтлээ бие тоосон ах эгч нартай эвтэй ажиллах чадваргүй хүн. Санаартан байхад огт тохирохгүй. Тэр хүнийг халах хэрэгтэй гэж би бодсон юм. Тэгээд бодлоо хэллээ. Гэхдээ тэр санаартан этгээд удаагүй байсан. Түүнд жаахан хэв чанар заяаж бас нилээд бие тоох болсон ч үннийг хүлээн авч чадчихвал түүнийг сургаж болно. Бас тусалж дэмжихийн тулд үнний талаар илүү их нөхөрлөх хэрэгтэйг би удирдагчийн удаах нөхөрлөлөөр л ухаарсан. Тэр санаартныг бас илчилж харьцаж болохч. Гэнэтхэн зүгээр л халж таягдан хайж болохгүй юм билээ. Тийм ээ. Бие тоосон зан чанараас нь болоод хүнийг богдуулж болохгүй. Харин үннийг хүлээн авч өөрийгөө мэдж засалд харьцалд туулаад гэмшиж өөрчлөгдөж чадах эсхийг харах ёстой. Тэгэхгүй бол тэдэнд шудраг бус. Тийм шүү. Тийм ээ. Эхэндээ би буруу өнцгөөс харж жаахан ичгэвтер байдалд орсон мэт санагдсан ч
Хүмүүс дэрэгтэгч хандах зарчмыг ойлгож авсан болохоор харин ч сайн зүйл болсон. Тийм шүү. Гэхдээ дараа нь чуулганы удирдагчдын ихэнх нь энэ асуудлаар угаасаа бага зэрэг ялган таних чадвартай байсныг мэдсэн. Тэдэнтэй харьцуулахад би үнэхээр дутуу төлмөг байсан. Үнний тухай өнгөцгөн ойлголттой ялган таних чадваргүй, бас бусдад хандах хандлагатай зарчимгүй байсан. Надад үнэхээр удирдагчийн чадвар байсан уу? Удирдагчаар ажиллах нь үннийг ойлгож бүх төрлийн хүнийг танихыг шаарддаг. Чуулган дах төрөл бүрийн хүнд хандах зөв хандлагыг мэдхийг шаарддаг. Гэхдээ тэдгээр чадвар надад байхгүйг баримтууд илчилсэн. Энэ бүхнийг наривчлан бодоод бууж өгмөр санагдлаа. Дээрээс нь тэр үргийг хийгээд дөнгөж хэдхэн хонож байхад маань ажил овоорч надад зарим нэг бэрхшээл тулгарсан юм. Тэр үрэг надад ядаргаатай, дарамттай байх юм шиг санагдаж байлаа. Тэр орой сэтгэл өмөрч бүх удирдагчаас би л хамгийн тааруунд байхтаа гэж надад бодогдож байсан. Удирдагч болоод иймэр талдаа гаргачлаа. Дээд удирдагч намайг нэвт шүвд хараад биеийн хэмжээ багтаа, хэв чанар муутай, ялган таних чадваргүйг анзааран хөгжих бололцоогүй гэж бодно. Ах эгч нар намайг юу гэж бодох вэ? Тэд намайг ямар ч ялган таних чадваргүй гэцгэн удирдагчаар сонгодог нь буруудлаа гэх болов? Ингээд бодох тусам удирдагчийн хувьд нүүрхийх газаргүй болсон мэт санагдаад жаахан эрүүл ухаан гаргаж албан тушаалаасаа даруйхан огцрох хэрэгтэй юу гэж гайхлаа. Гэхдээ тэгж бодоод сэтгэл минь тавгаар ихсэн. Би тэр даалгаврыг хүлээн авмагцаа бурханд залбирч сэтгэл шулуудсан байж зүгээр л бүдүүлгээр хөсөр хаях юм бол бурхнаас урууж байгаа хэрэг болох босоо. Тийм шүү. Тэр шөнө бурханд залбирч мухардлаа хуваалцаад өөрийгөө мэдэх, үүнийг яаж тоолох ёстойгоо мэдхэд минь намайг замчлаач гэж бурхнаас гуйсан юм. Тэгээд та тийм байдлаа яаж оронгоор нэргүүлсэн бэ? Маргааш өглөө нь би өдөр тутмын бурхныг уншиж байгаад Явын талаар уншсан зүйлдээ үнэхээр сэтгэл хөдлсөн. Өөрийн эрх ямбат байр суурь, зэрэг дэвийг үл харгалзан тэр эдгээр зүйлийг хизээж хайрлаж анхаарч байгаагүй. Бусад хүн түүний байр суурийг хэрхэн үзэж байсныг тоогоогүй. Мөн үйлдэл юм уу, зан төлөв нь түүний байр суурьнд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаарч санаа зовоогүй. Мөн байр суурийн өрөөлд шунаагүй. Байр суурь зэрэг дэвийнх нь хамт ирсэн алдар суугч эдлээгүй. Тэр зөвхөн Йехова бурхны нүдэнд өөрийн үнцэнд болон амьдрахын утга учир ямар байхыг л тоодог байсан. Явын жинхэнэ төрхөн түүний мөн чанар байсан. Тэр алдар нэр эд баялагийг хайрлаагүй. Алдар нэр баян чинэлэг байдлын төлөө амьдраагүй. Тэрээр хуурамч зангүй бөгөөд үнэн цэвэр ариун байсан юм. Амен. Амен. Яв маш дээгүр байр суурьтай. Дорны ард түмний дунд хамгийн агуу хүн байсан ч бусдад яаж харагдаж, үнэлэгдэж байгаадаа хизээж анхаардгүй байсан нь бурхны үгээс харагдсан юм. Хамаг би энэ яр шарханд баригдах шалгалттай тулгараад яв. Үнсэнд суун, бие варын хилтерхийгээр маажиж байхдаа өөрийнх нь байр суурь, албан тушаалд энэ нь сөргөөр нөлөөлөх эсэх талаар огтхон ч санаа зовоогүй. Эргэн тойрных нь хүмүүс шоолоход хүртэл яв хүн дээр тусгаж аваагүй. Яв алдар нэр байр суурьнд шунаагүй. Гагцгүй бурхан өөрийнх нь үйлдэлийг хэрхэн авч үзэх, үйлдэл нь бурхныг сэтгэл хангалуун болгож цаашаал хүртэх эсгэл чухал байсан юм. Тийм ээ. Явын чин үнэнч цайлган байдал үнэхээр хайр татан байсан шүү. Үүнээс улбалаад би өөрийгөө эргцүүллээ. Би юунд анхаардаг байв яагаад ихтлээ гонсов? Үг, үйлдэл минь миний нэр төр, байр суурьнд яаж нөлөөлөх вэ гэдгэл надад хамгийн чухал байсан юм. Саяхны тэр туршлага үүний гол жишээ байлаа. Зарим дүндэслэн хүмүүст хэрхэн хандхаа мэддэггүй сул тал минь ил болсон ч удирдагч дорд үзэх болов уу? Ах эгч нар намайг сонгосондоо харамсах болов уу? Гэдэг бодол миний толгойд эргэлдэж байсан. Бурхны хүсэл юу вэ? Би ямар хичээл сурах ёстой вэ? Тэр нөхцлөөс ямар үннийг олж авах ёстой вэ гэж ганц ч бодож үзээгүй. Би үнэхээр хамгал буруу зүйлд анхаардаг байж. Ердөө нэр нөр байр сууриа хамгаалахын тулд бурхны даалгасан даалгаврыг орхихыг хүссэн. Би дэндүү тэрслүү, дэндүү талархах сэтгэлгүй байснаа ухаарсан. Дараа нь эргцүүлээд гайхсан. Яагаад тэр алдаанд тэгтлээ их шаналж бүр цаашид өөргөө биелүүлэх хүсэлгүй болохтой толов? Тийм шүү. Намайг ямар зан чанар хянаж байсан юм бэ? Дараа нь бурхны үгийн ийм хэсгийг уншсан. Антихристууд гих мэтийн зүйлс ом ихтэй залхай байдаг.
Тэд үгээ цэгнэн юу ч илчилдэггүй бөгөөд үүнхээр илчилсэн юм хэлбэл үүнийгээ залруулдаг. Яаж залруулдаг вэ? Магадгүй тэр даруйдаа залруулж чадахгүй байж болох бөгөөд тийм тохиолдолд тэд шүн унтаж чадахгүй, өдөр хоолоогоор нь давахгүй болдог. Сууж байхдаа ч, явж байхдаа ч тэд нэр төр, сайн нэрээ яаж аврах вэ? Байр сууриа яаж хамгаалах вэ? Бусдад дорд үзэгдэж нэвт шувт харагдахаас яаж сэргийлэх вэ гэж боддог. Тэдний бүх бодол эдгээр асуудлын талаар байдаг. Заримдаа тэд жаахан үнэнч байж, төлөөс гэмээр зүйл төлж, мөн гаднаа зөв санагдах зүйлс хийж болохч эдгээр үйлдэлийн цаана тэдний хүнд ч хэлтгүй нууц бий. Антихристийн байр суурь нэр хүнд гэдэг бол альвааг ойлгож эхэлснээсээ хойш хийж насан туршдаа үргэлжлүүлдэг төсөл нь байдаг. Энэ нь антихристийн уг чанар, мөн чанар юм. Хэрвээ тэд нэг өдөр алдаа гаргаж ичгүүртэй байдалд орон зарим талаараа бас буруутдаг гэдгээ өөсөвтэй дутуудалмаг гэдгээ бусдад харуулах юм бол үүнийгээ сайн явдал гэж үзэдгүй бөгөөд тухайн асуудалд шаналж сэтгэлээ зовоож тайван бус болдог. Тэгээд нойр хоолноос гарч ихэвчлэн анхаарал нь сарнидаг. Яагаад анхаарал нь сарниад байгааг бусд нь асуувал тэд үүрэг гээд маш завгүй байсан учраас унтаагүй гэж хэлдэг нь үннээс хол зөрүүтэй юм. Тэд бусдыг хуурахын тулд чадах бүхнээ хийдэг. Дотроо тэд юу гэж бодож байдаг вэ? Би алдаа гаргачихлаа. Өөрийгөө яаж цайруулах вэ? Өөрийгөө цайруулахын тулд бусдад мэдэгдэлгүйгээр юу хийж болох вэ? Энэ асуудлыг шийдэхийн тулд ямар арга барил, ямар өнгө аяс ашиглах ёстой вэ? Бусдад анзаарахдахгүй ярихын тулд асуудлыг яаж тайлбарлаж ам нээх вэ гэж боддог. Тэд тухайн асуудлыг маш нарийн бодож, бүх өнцгөөс тунгаасаар тархиа гашлагаж нойр хоолоо умартдаг. Яг үнэ. Бурхны үгийг тунгаагаад миний зан авир, нэр төр, байр суурь боддог. Бурхны илчилсэн антихристуудын зан авиртай яг адилхан байгааг олж харсан. Би алдаа гарган шившгээ тарьж, ах эгч нар маань миний дутагдлыг харсан. Энэ нь надад үнэхээр ичгэвтер зүйл мэт санагдан тэд намайг юу гэж бодох вэ гэдэгт л анхаардаг болсон юм. Өдөр нь өөргөө гүйцэтгэх гэхээр тайвширч чадахгүй. Шөнө нь үүнээс болж нойр алдаж байлаа. Энэ нь намайг цаг үргэлж зовоож байсан юм. Бусдад үүнийгээ аль хэдийн харуулчихсан болохоор тэр байдлыг засах аргагүй байлаа. Нэр төрөө сэргээж чадахгүй. Өөргөө биелүүлэх хүслээ бүрэн алдчихад би огцрох юм бол ядчил бүтлгүйдсэн, тааруу ажилсан гих байр суурьнд тавигдаж дараа нь хүн бүрд дорд үзэгдэхгүй гэж санагдсан. Бас Бурхны ийм үг санаанд орсон. Антихристийн байр суурь нэр хүнд гэдэг бол альвааг ойлгож эхэлснээсээ хойш хийж насан туршдаа үргэлжлүүлдэг төсөл нь байдаг. Энэ нь антихристийн уг чанар, мөн чанар юм. Антихристийн нэг гол шинж нь зөвхөн өөрийнхөө нэр төр байр суурийн төлөө ярьж үйлддэг явдал гэдгийг энэ нь надад харуулсан. Тэд насан туршдаа бас эдгээрийн араас л хөөцөлдөж хөдөлмөрлөдөг шүү дээ. Антихристүүд нэр төр байр суурийг бүхнээс тэргүнд тавьдаг. Тийм ээ. Энэ нь намайг ч бас дүрсэлснийг би ухаарсан. Сургуульд сурсан бүхэл хугацаанд би үргэлж ангийнхаа тэргүүнд байхыг хүсдэг байсан. Тэгснээр багш нартаа өндрөөр үнэлэгдэж, гэр бүл найзуудтай магтуулсан шүү дээ. Бурхны гэрд үүрэг гүйцэтгсэн энэ хэдэн жилд би нэр хүнд байр суурь эрэлхийлэх нь ямар ч утгагүй, үннийг олж авсан гэсэн үг биш гэдгийг онлын хувьд мэддэг болсон. Тэгээд гаднаа иймэрхүү зүйлийн араас огт яваагүй. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд нэр төрд дурлсаар л байлаа. Бусдад шагшин магтуулж, хүндлүүлэхийн тулд би хийсэн зүйл болгоно сайн гүйцэтгэхийг хүссэн. Чуулганы удирдагч гэх албан тушаал авахдаа удирдагч гэх цол хүртэх үн цэнтэй байж чадна. Тэр албыг авмагцаал бүгдэд цаашаагдана гэж найдсан. Бүтлгөөдөл гаргах үедээ би ах агч нарт дорд үзэгдэж нэр төр байр суурьнд хохирол учрна хэмээн өөрийгөө цааш биелүүлэхийг хүсээгүй. Би өөрийгөө биелүүлэх боломжийг нандинахын оронд бусад хүний зүрх сэтгэлд байгаа өөрийнхөө дүр төрхийг л эрхмэлдэг байж. Нэр төр байр сууриа аюулд орох үед би Бурхны даалгаврыг орхихыг хүссэн. Нэр төр байр сууриа бусад бүх зүйлээс дээгүр тооцсон. Миний судсаар тийм л төрлийн антихрист зан чанар урсдаг нь харагдаж би антихристийн замаар явж байснаа харсан. Тэгээд ах эгч нар маань яахаараа намайг хүндлэх ёстой юм бэ гэж бодлоо. Би үннийг эзэмшээгүй, ямар ч бодит туршлагагүй, хэв чанар муутай мөртлөө байр суурьтай анхаарсаар л байсан юм билээ. Сатанлаг зан чанарт автсан над шиг хүн бусдад өндрөөр үнэлүүлэхийг хүссэн байж шүү дээ. Би ямар ичхүүргүй байгаа вэ? Аха.
Үүрэгтээ бид алдар нэр байр суурь хөөцөлдөж хүндлэгдэх, бусдын зүрх сэтгэлд орон зай эзэлхийг хүсдэг. Энэ нь антихрист зан чанарыг илчилдэг. Тийм ээ. Энэ нь яг хэр ноцтой асуудал гэдгийг би огт ухаардгүй байж. Хөөе. Тэгвэл бурхны даалгасан даалгаварт бид яаж хандах ёстой вэ? Тухайн үед би ч бас үнний энэ талыг тунгааж ирж хайж байлаа. Тэгээд бурхны үгийн бас нэг хэсгийг уншсан юм. Бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд бүтээгчийн өмнө ирэх үедээ чи үүргээ гүйцэтгэх учиртай. Энэ бол хэвэл зохих зөв зүйл. Хүмүүс бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх учиртай болохоор бүтээгч хүн төрлөختний дунд дахин илүү их ажил хийв. Тэрээр хүн төрлөختөнд хийх ажлынхаа цаашдын алхмыг гүйцэтгсэн. Тэр ажил нь юу вэ? Тэрээр хүн төрлөختнийг үннээр хангаж үүргээ гүйцэтгэж байхдаа түүнээс үннийг олж авч ингэснээрээ завхарсан зан чанараа хайж цэвэрлэгдэх боломжийг олгодог. Ингэснээр тэд бурхны хүслийг биелүүлэн амьдралын зөв замд орж эцэст нь бурхнаас имэж муугаас зайлж авралт бүрэн хүрч сатаны зовлонд өртгөө байлдаг. Бурхан хүн төрлөختний үүргийг гүйцэтгүүлснээр эцэст нь энэхүү гол үр нөлөөнд хүргүүлнэ. Тиймээс үүргээ биелүүлэх явцдаа чи бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгснээр амьдралд чинь авчирдаг үнцийн ач холбогдлыг зүгээр нэг эдлэх төдий болдгүй. Түүнээс гадна чи цэвэрлэгдэж, аврагдаж, эцэст нь бүтээгчийн царайны гэрэлд амьдрахаар ирдэг. Энд одоо гэдгийн хувьд бурхны өмнө ирж бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд үүргээ гүйцэтгэж буй хэн боловч хүн төрлөختний донд хамгийн үнцэнтэй сайхан зүйлийг хүлээж авдаг. Хүн төрлөختөн дундаас нэгч бүтээгдсэн зүйл бурхны гараас зүгээр нэг тохиолдлоор тийм ёроолыг хүлээж авч чадахгүй. Ийм сайхан, ийм агуу зүйлийг антихристийн төрлийнхэн бүтээгчийн гараас тэтэм, шагнал гуйх, наймаа болгон мушгин гуйвалдаг. Иймэрхүү наймаа нь хамгийн сайхан, зөв шудраг зүйлийг хамгийн муухай, ёрын муу зүйл болгон хувиргадаг. Антихристуудын хийдэг зүйл энэ биш гэж үү? Эндээс дүгнэхэд антихристууд ёрын муу юу? Тэд үнэндээ маш ёрын муу байдаг бөгөөд энэ нь ердөөл тэдний ёрын муу нэг талын илрэл юм. Бүтээгдсэн зүйл бүтээгчийн өмнө ирж бурхны удирдлагын ажлын хүрээнд үүргээ биелүүлэх завшаан дохионо гэдэг хамгийн сайхан зөв шудраг зүйл гэдгийг бурхны үгийг бодож үзээд би ухаарсан юм та. Тийм шүү. Үүргээ биелүүлнэ гэдэг хамгийн сайхан зөв шудраг зүйл гэж бурхан яагаад хэлв гэж бодлоо. Яагаад гэвэл бурхан амбие хайрлалгүйгээр маш олон үннийг илэрхийлж бидэнд бурхны гарт үүргээ биелүүлэхийг зөвшөөрч сурч боловсрох боломж өгдөг. Үүргээ биелүүлэх явцдаа бид үннийг ойлгож, олж авч бас аажмаар амиа өсгөж чаддаг. Бид завхарсан зан чанараа олж илрүүлж, таньж, шийдвэрлэж чаддгаар зогсохгүй. Бурхны талаар жинхэнэ ойлголттой болж, бурхнаас имэж, муугаас зайлах замд хөл тавьж, эцэстээ бурхнаар ахуулах боломжтой болдог. Бурхан бидэнд үнэн ба амь хайрлахын тулд өөрийг гүйцэтгэх боломж олгодог. Хариуд нь огт юу ч нэхэлгүйгээр биднийг ариусгах, аврахын тулд ингэдэг. Тийм ээ. Харин бүтээгдсэн зүйлсийн хувьд бид өөртөө хандах жинхэнэ үнэн шудраг зүрх сэтгэлээр бурхны чин санаа, зорилгыг харж, ойлгож, бурхны хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлэхэд бүхнээ зориулах ёстой. Бурхан талархах. Бүтээгч бүтээлийн хооронд гэвэл бурхан өөрийгөө амь хайргүй зориулдаг. Харин хүмүүс бурханд чин үнэнчээр захирагдаж ачийг хариулах учиртай. Эцэстээ бид бурханаас ирдэг үннийг олж авч, сатанаас ирдэг завхарсан зан чанараа хайж, хүний төрхийг амьдран харуулж, бурхны зүрх сэтгэлийг тайтгаруулж чаддаг. Энэ нь маш цэвэр, хайр татам харилцаа юм. Тийм ээ. Бас бүтээгчийн даалгаврыг хүлээн авч өөргөө биелүүлдэг бүтээгдсэн зүйл эцэг ихтэй ачлалтай хүүхэд шиг байдаг. Ихэнх нь зөв зохистой. Энэ нь хийх учиртай хамгийн үндсэн зүйл юм. Тийм ээ. Үүргээ биелүүлэхдээ бид өөрсдөө ажил хэргийг эрхэлж байгаа юм биш. Харин илүү олон хүнийг бурхны өмнө ирүүлэхийн тулд сайн мэдээ түгээхэд хувь нэмрээ оруулж байдаг. Тийм ээ. Энэ газар дэлхий дээр хамгийн зөв шударга зүтгэл юм. Тийм шүү. Гэвч
санаанд багтамгүй. Би ийм л гайхамшигтай зөвхт зүйлийг ярим мó үзэшгүй муухай зүйл болгонгой байлсан. Үүнийг наймаалцах зүйл байр суурь олж авч болох арилжаа гэж үзсэн. Байр суурь минь дээшлэх бол үүнийг хийхийг хүсэж, үгүй бол болж үүнийг өөр хүнд нялзах гэсэн. Би өөрийнхөө өөдгөө зорилгод хүрэхийн тулд Бурхны өргөмжлөл нэгүслийг ашиглаж байж, би хичнээн ярим мó гэдгээ бас Бурхны бүтээлийн нэг байхч үн цэнэгөөгээ олж харсан. Өөрөгтэй хандах хандлага эргэн санаад маш их харамссан та. Тэгээд Бурхны өмнө очиод Бурхан минь та руу хэв чанартай амийн хөөрхөлөлтэй туршлагатай гэд надаас нүур буруулаагүй. Надад бас хэрэгжүүлэх боломж олгосон тань намайг ерөөх ерөөл байсан. Тэгсэн ч би тантай наймаалцахад мөн л үүргээ ашиглах гэж оролдсон. Би маш ярим муу юм. Бурхан минь, би цаашид хувийн нэр төр байр сууриа бодолгүй. Таны урмыг хугалахгүй тулд энэ боломжийг нандинаж үүргээ чадлаараа биелүүлэхийн тулд бүхнээ зориулмаар байна гэж залбирлаа. Бурхан талархъя. Залбирсны дараа сэтгэл хавьгүй уужирч тайвширсан шүү. Эргээд бодох нэ. Тэр албан тушаалыг авсныхаа яг дараа тэгж бүтлгүйтэж жаахан нүур алдсан нь гаднаа муу зүйл шиг санагдсан ч үнэндээ сайн зүйл байсан юм байна лээ. Бурхан миний эрэл хайгуулын чиглэл зорилгыг засаж залруулж байгаа нь тэр байсан. Тийм ээ. Би албан тушаалаа авмагцаал сайн ажилдаг, агуу удирдагч байж түүгээрч зогсохгүй ах эгч нараасаа сайшаал хүндлэл хүлээнэ гэж найдсан байсан. Гэхдээ алдар нэр байр суурь хөөцөлдөх нь буруу зам, бүтлгүйдэх зам гэдгийг энэ туршлага харуулсан юм. Тэр үүргийг биелүүлснээр өөрийн сул тал ил болж магадгүй. Харин би альва бүтлгүйтлээ хүлээн зөвшөөрч баримттай нүүр тулаад алхамаар урагшилж үүргээ сайн биелүүлж Бурхныг сэтгэл хангалуун байлгахын тулд үннээр зэвсгэлэхээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгосон. Би дээд удирдагчтай үнэлэгдэх, ах эгч нартай хүндлэгдэхийн тулд чармаах ёсгүй. Хүмүүстэй зарчмын дагуу яаж харьцахаа мэддэггүй гэх сул тал минь илчлэгдсэн ч энэ нь үнэн бодит байдлаар үнэхээр дулмаг гэдгээ хүлээн зөвшөөрч хичээлээ сурч зарчмыг ухаарах хэрэгтэй гэсэн үг байлаа. Тиймээс тэгтлээ хаах хэрэггүй байсан юм. Үнэн дээр асуудлын гол нь үннийг хэрэгжүүлж ирээдүйд өсөж хөгжих чадвартай байх явдал. Яг үнэн. Бүтэлгүйтэл бэрхшээлтэй тулгарх нь муу зүйл биш. Харин үннийг ирж хайж сургамж авч дутагдал алдаагаа олж харж замаа өөрчилж илүү их ахиц гаргах нь гол шүү дээ. Амен. Бурхны үгийн бас нэг хэсэг санаанд орлоо. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аачмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа төдий чинээ их үннийг хүлээн авч илэрхийлэл чинь төдий чинээ бодтой болно. Тийм шүү. Удирдах үүрэг авахын тулд хүн заавал бүх үннийг ойлгодог, хангалттай биеийн хэмжээтэй байх албагүйг Бурхны үгээс ойлгосон юм. Үүнээс гадна хинч анх эхлэхдээ удирдагч байхад бэлэн байдгүй. Үүргээр мань дамжуулан Бурхан биднийг сургадаг. Тэгээд энэ сургалтаар Бурхан биднийг залж чиглүүлж төгс болгодог. Үүргээ биелүүлэх явцдаа бид нэлээд их дутагдал илчилж, зарим нэг бүтэлгүйтэл ухралттай тулгарх магадлалтай. Бас бид засвалт харьцаалт туулна. Үннийг ирж хааж аажмаар зарчмыг эзэмшснээр бид явандаа биеийн хэмжээгээ өсгөж чадна. Ингэхдээ зарим нэг юмыг ойлгохгүй, гүйцэтгэж чадахгүй байх бүтэлгүйтэл ухралттай тулгарх нь хэвэн юм. Энэ нь бас бидний туулах шаардлагатай зүйл. Би нүүр алдаж, шившиг болохоос өгтлээ хайсандаа Бурхнаар төгс болгуулах энэ боломжоос татгалзаж улмаар ийм үүрэг биелүүлэхийг хүсээгүй бол хичнээн харлагын явдал болох байсныг ухаарсан. Ингэж бодоод сэтгэл үнэхээр уужирсан шүү. Би хэв чанараар таарав, үннийг ойлгодгүй, амийн оролт туйлын багтаа гэдгийг мэддэгч шаргуу ажиллаж төлөөс төлж бас үннийг олж авахар чармааж болох байсан. Тухайн үед би бүх удирдагчаас хамгийн дутуу төлмөг нь байх ч нэг өдөр ахиц гаргаж болно шүү дээ. Тэгээд Ноагийн талаар бодлоо. Ноа урд нь хизээч бүхийг барьж үзээгүйч үнэндээ чин сэтгэлтэй үнэнч байж Бурхны удирдамжинд найдсан. Тэгээд 120 жилийн турш зүтгэж эцдээ бүхээгээ дуусхан Бурхны даалгаврыг гүйцэлдүүлсэн шүү. Тухайн үед Ноа бүр Бурхнаас олон үг сонсоогүй, олон хүний тусламж ч аваагүй. Гэтэл би Бурхны үгийн удирдамж, удирдагчийнхаа зааварчилгаанаас гадна маш олон ах эгчийн хамтын ажиллагаа дэмжлэгтэй юм байж, үүрэгдэх асуудлынхаа талаар гоншигнох ямар эрхтэй юм бэ? Надад үнэндээ тэгж гоншигнох ямар ч үндслэл байгаагүй юм. Ингэж бодоод бодтой ажил хийхийн тулд
Үүргээ яаж биелүүлэх хэрэгтэй вэ гэж тунгаалаа. Та хэрэгжүүлэх ямар арга зам олсон бэ? Харин тийм. Төд удалгүй Бурхны үгийн ийм хэсгийг уншсан. Чи Бурхны хүслийг хэр их анхааран төдий чинээ их ачаа үүрнэ. Ачаа чинь их байх тусам туршлага чинь баялаг байна. Бурхны хүслийг анхаарах үед Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгэрүүлнэ. Бурхан чамд энэхүү ачааг өгөхөд чи Бурхны үгийг эдэж ууж байхдаа холбогдох бүх хүнд анхаарлаа хандуулна. Хэрвээ чи ах эгч нарынхаа амийн байр байдалтай хамаатай ачаа үрдэг бол тэр нь Бурханаас чамд даалгасан ачаа бөгөөд чи өдөр тутмынхаа залбиралд энэхүү ачааг байнга үүрнэ. Бурхны хийдэг зүйлийг чамд өрүүлсэн бөгөөд Бурхны хүсдэг зүйлийг чи хийхийг хүсэж байгаа. Бурхны ачааг өөрийн мэд хүлээж авах гэдэг нь энэ юм. Энэ үед Бурхны үгийг эдэж ууж байхдаа чи энэ төрлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж эдгээр асуудлыг би хэрхэн шийдвэрлэх вэ? Яаж ах эгч нараа чөлөөлж сүнслэг таашаалыг эдлүүлэх вэ гэж бодно. Чи нөхөрлөختөө эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлнэ. Бурхны үгийг эдэж уухдаа эдгээр асуудалтай холбоотой үгэнд анхаарлаа төвлөрүүлнэ. Бурхны үгийг эдэж уухдаа ч ачаа өрнө. Бурхны шаардлагыг ойлгомогцоо аль замыг сонгохоо тодорхой мэднэ. Энэ нь чиний ачаагаар дамжин ирсэн ариун сүнсний гэгэрэл гэрэлтүүлэлт. Бас чамд хайрлсан Бурхны удирдамж юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрв чамд ямар ч ачаа байхгүй бол Бурхны үгийг эдэж уухдаа чи анхааралтай байхгүй. Ачаа өрөнгө Бурхны үгийг ууж идэхдээ чи мөн чанарыг нь ухаарч, замаа олж Бурхны хүслийг анхаарч чадна. Тиймээс залбиралдаа чи Бурхан чамд илүү их ачаа өрүүлж, илүү их үүрэг даалгавар даалгаасаа гэж хүсэх хэрэгтэй. Ингэснээр өмнө нь хэрэгжүүлэх илүү их зам байж болох юм. Мөн ингэснээр Бурхны үгийг эдэж уух чинь илүү их өр нөлөөтэй байж, Бурхны үгийн мөн чанарыг ухаарч чаддаг болж, ариун сүнсээр илүү их хөдөлгөгдөх чадвартай болно. Амен. Амен. Үүргэхээ төлөө үнэхээр ачаа үрж, үүрэгтээ анхаарал хандуулах нь үүргээ сайн биелүүлэх гол түлхүүр гэдгийг би Бурхны үгээс ойлгосон шүү. Ажилд асуудал гарч ах эгч нарын амийн оролдод бэрхшээл тулгарвал би эдгээрийг шийдвэрлэхийн тулд заавал тархиа гашлагах ёстой. Ачаагаа өөрөөд залбирч Бурхны үгийг эдэж уух ёстой. Эдгээр бодит асуудлыг сэтгэлдээ тэн үннийг ирж хайх үед ариун сүнсний удирдамж гэгэрлийг олж авахд илүү амар болно. Тийм шүү. Үүнээс хойш би цуглаан дээр ах эгч нарын хувийн туршлагын талаарх нөхөрлөлийг сонсоход зүрх сэтгэлээ зориулж эхэлсэн. Дараа нь тэдний байдал асуудлын талаар бас нөхөрлөлдөө үүнийг Бурхны үгтэй яаж нэгтгэх ёстой талаар бодно. Зарим асуудлаар мухардалд орох үедээ тухайн асуудлыг илүү тодорхой ойлгохын тулд хамгийн ойр ажилдаг эгчтэйгээ хамт хэлэлцэж эрэл хайгуул хийдэг байсан. Энэ нь манай цуглаанд үр ашигтай байлаа. Бурхан талархъя. Нэг удаа этгээд дудсан итгэгчтэй хийсэн цуглаан дээр би нөхөрлөл хийж байхдаа ойлголт дулмиг гэдгээ илчилчихвээ. Тэгээд тэдний асуудал шийдэгдэхгүй байх вэ гэж айгаад өөрийн ирэхгүй сандарсан. Ичгэвтер байдалд орж дооглуулахаас айж бас залуухан болохоор минь намайг зүгээр л том яриатай жаахан охин байна гэж бодох вэ гэж айгаад дууга хураасан. Би зүрх сэтгэлдээ Бурхан зогсолтгүй залбирч намайг боогдуулж байгаа хүлээсээс чөлөөлөгдөж нээлттэйгээр нөхөрлөл хийхэд намайг замчлаач гэж Бурханаас гуйж байлаа. Миний хандлага аажмаар өөрчлөгдөж эхлэх нь мэдрэгдэж нөхөрлөл бол бусдаас сайшаал хүртэхийн тулд хамгийн онгодтой сүрлэг үг хэлэх явдал биш. Харин чин үнэнч хүн байж хувийнхаа ойлголтыг чадах чинээгээрээ хуваалцах явдал гэж бодогдсон. Тийм шүү. Хинтэж цовлож байлаа гэсэн бид бүгд Бурханы өмнө үүргээ гүйцэтгэж байдаг. Иймээс миний талаар хэн юу гэж бодно хамаагүй би хариуцлага биелүүлэх ёстой. Хандлага залруулмагц зүрх сэтгэл хавгүй уужирч бодлоо тодорхой болгож чадсан. Асуудлыг илүү тодорхой хараад тэр нөхөрлөлд хувь нэмрээ оруулж болохоо ухаарлаа. Энэ нь миний биеийн хэмжээнд тулгуурлаагүй. Харин Бурханы гэгэрэл удирдамжаас гаралтайг би үнэхээр мэдэрсэн. Энэ нь миний дан ганцаараа хүрч хизээж чадхааргүй зүйл байсан юм. Тэдгээр туршлагын дараа би жаахан ахиц гаргасан мэт санагдаж энэ үүргийг биелүүлэхэ болоогүй гэдэгтээ маш их баярлсан шүү. Тэгээгүй бол хизээж тийм ахиц гаргахгүй байх байлаа. Тийм шүү. Бурханд талархах. Бас Бурханы ийм үг үнэн гэдэгт улам итгэлтэй болсон да. Чи Бурханы хүслийг хэдий чиний анхааран төдий чиний их ачаа өрнө. Үрдэг ачаа чинь их байх тусам туршлага чинь төдий чиний баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа өөрүүлж дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгэрүүлнэ. Энэ үг үнэн, энэ нь ямар ч маргаангүй.
Амен. Бурхны үгийг хэрэгжүүлмэгцээ би Бурхны удирдлага ёроолыг үнэхээр харсан. Ачаа, үнэхээр бурхны ёроол шүү. Хэдүүлээ одоо дууд уулзгаая. Тэгээ. 你越体贴神的心意，越有负担。你越有负担，经历越丰富。当你体贴神的心意时，神把这个负担加给你，那神就要在托付你的事上，在托付你的事上开启你。当神加给你这个负担时，你吃喝神话是就注重这方面的真理。你带着负担吃喝神的话，就能摸着神话的实质，就能摸着路，就能体贴神的心意，就能体贴神的心意。你该祷告，愿神把更多的负担，愿神把更多的负担加在你身上，让神在你身上有更大的托付，使你前面实行更有路，吃喝神话更有果效。在神话上能摸着神话的实质，使你更能接受圣灵的感动。吃喝神话，祷告操练，接受神的负担，接受神的托付，都是为了使你前面有路。你对神的托付越有负担，你就越好被神成全。